За одоо эхэлж байгаа шүү. Гайгүй үстэй. За ингээд бой холомолго ялахгүй болохгүй яа гэж хүчээд татахгүй бас болохгүй шүү. Тэгж нөгөө уран сайхаж шагааш унчих байсан. Нэг юу лээ сандр уран сайхаж Дөрөв уран сайхаж шагаа гэсэн. За ингээд сайн байцгаана уу манайхаа. За ингээд миний бас дараагийнхаа одоо 3-р 4-р дугаартаа болж байгаа та бүхэнд бас баяртай байна. Тэгээд миний хувьд болохоор өнөөдөр бас нэг сайхан сонин садан хуучны үзмөр гэдэг шиг тийм. Жинжи үеийнхнийгаа бас урьж байна. Манай зүнжи үеийнхэн бол одоо ойлгож байгаа. Тэгээ шинжи гэж бас дунд нөгөө шилжилтийн насных үе. Тэгээ жинжи, шинжи, зүнжи нь бол бид нар байгаа. Тэгээд өнөөдөр ингээд ийм сайхан эрхэм найзтайгаа уулзаад нутагт нь зориод ирлээ. Энэ бол Улаанбаатар хот биш. Би одоо Арын сайхан хангаад ирсэн байна. Тэгээ Арангай аймагт бас ийм сайхан одоо ресторан зоогийн газар ажиллаж байгаа манай 9 зэрэг шүү дээ. Тий. Зоогийн газрын одоо захирал за тэгээд гэр бүлийн бизнес охтууд өөр охтууд наваа явж байгаа ийм сайхан найз дээр л дээ. Та бүхэн ч гэсэн амтахгүй те Ара гэдэг фестивалыг бол бүгд амтахгүй. Одоо Араг анх үүсгэн байгуулснаас хойш одоо арын албыг өөрийн биеэрээ дааж яваа миний зүрхний янд одоо сайн цаг одоо хуучны одоо нэг яриа хэлдгэр явах юм бол хоордож яваа юм сайхан гүндүү сайхан найз минь байна. Тэгээ найз дээр ирээд бас нэг ажлаар ирэнгээ бас давхар найзтайгаа уулзаад ингээ сайхан миний зочин хойморт задарч байгаад нь баярлалаа. Одоо нэг гүйтгэх нь амар л ярьдаг болсон байна уу? Хэлээрээ хөгжсөн байх шүү. Хөгжсөн. За тэгээ Монгол Улсын мастер төгс Бүүбаатар дээр ирсэн байна. Тэгээ Бүүбаатартайгаа одоо сайхан энгийн сайхан ярилцаж хөөрнө. За тэгээд манай одоо энэ подкаст нэвтрүүлгийн минь бас нэг онцлог нь юу бол янз бүрийн нэг юм кат мат хийгээд ингээл дундуур нь ингээд найруулах хийгээд зохиод бичээд маяглаад байдаг. Шууд синхроны шууд буу хаалт тэгээд одоо цензургүй гэх юм уу те. За. Тим ярьдгаар бас онцлог байгаа юм. За тэгээд найзтай баяр хүргэе. Энэ сайхан шиг энэ сайхан хоол үйлдвэрлэлийн салбарыг өндөрт яваа арын сайхан үсгээр гэсэн тийм ээ. Энэ сайхан аймагтаа ирээд өөрийнхөө төрсөн нутаад энэ сайхан цогцлоор энэ сайхан бүтээгдэхүүнийг одоо бүтээлийг босгож яваа. Дээр нь мөн өөрийн гэсэн бас брэнд одоо үйлдвэр махны бэлтгэл хийж байгаа. Тэгээ яг би бол тэр нэг дүрэн дундуур бас жижигэн бичлэгээд үзүүлнэ. За тэгээд би олон юм яриад яах вэ? За тэгээд саний сайхан байна. Сайхан хаварчаад одоо зунших гэж байна уу? Одоо сайхан хаварч чинь энэ өвөл их сайхан дулаахан гоё өвөл болсон. Одоо хаварчаа бас их сайхан болж байна. Тэгээд одоо 5 сар гараад ногоо цагаа оргаад их хайтайхан болж байна. Юу нэг гоё болсон биш үү? Энэ зүүн ер нь их гайгүй хайтайхан зүүн болох уу гэж бодоод байна. Манай аймгийн хувьд бол. Бусд газар нь яах юм бэ одоо тэр яаж өөртөө мэднэ гэж байна. За баг өөртөө мэдээ тий. Арын сайхан ханга сайхан байдаг. Манай энэ л гоё бусд нь яах вэ? Гэж хэлээд мөн алууа гэх. Айвал доор нэг коммент бичиж шоо гэж. Хоёр баягийн өөртөө амиа удсан гэдэг. За энэ бол наргаа байсан юм аа. Тэгээ тоглож бид нар бол ер нь бол байнгын наргаа цингээ хөгжилтэй явдаг. За тэгээд ер нь бол одоо ойлгоо шууд буу халаад эхлэдэг. Сая нэлээд идж утсан ч бас энэ нөгөө гиз түрээд бас жоох хэцүү байна. Буян заяа түрээд байна. Тий. За тэгээд найстай ямарсан баяр үгээд одоо ааларын ховж ивэх нь хайшин одоо хүүхнүүд ховж ивэрэлтэн. Гэтэ сүүлүүд ирчүүд их хов хөрөлцдөг бас ингэж сонсогдоод байгаа. Гэтэ тэр ховных нь хаагуур нь орж гараад тэрийг бол мэдчихгүй тий. Ихтэй мөхтэйгээр солигдоод байна. Бэлэн хоол эзний гайш гэдэг шиг. Яг үнэн тий. Уул энэ бэлэн хоол энэ гадны паранчаасууд одоо баг хал хэрэгтэй байхгүй. Монгол үндэсний эдийн ондоо гэдэг ч юм уу маш том түүхтэй соёлтой тийм юм байна. Энийг л одоо хэрэглээд эдийн дуугаа сурчих юм бол бид нар бол одоо янз бүрийн одоо нэг гачин өвчнгүүд нь шүү дээ. Хаашил маашил тэгээд одоо энэ хавдар элдв хангаа юм байна шүү. Яг өмнө бидний хоолны сонголт муутай хот бол тийм байдгүй шин тийм ээ. Тийм байх. Одоо бол юм хөгжих зэрэг яг нөгөө илүү сонголттой болоод ирэхээр бас нэг дутагдaltaй байгаа байхгүй. Тэр нь болохоор яаж нэг хитрхийн амттай юм идээд чихэрлэг юм идээд тэгээд тэрнээсээ болоод өвчнөд болоо тий. Яаттай болоод тэгээ байхгүй болж байгаа. Тэг яг миний бодлоор бол ингэж боддог шүү дээ. Юм бол хөгжих ёстой. Бид нар ухраад хөгжинөлтөө. Гэхдээ мэдээж хэн дуртай нь өөрөө амьд өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг нь тэгээд дутаартай сонголтоо ийд. Гэхдээ таны сонголтод та зөв хэрэглэх ёстой, тааруулж хэрэглэх ёстой тий. Манайхан ч одоо нэг зөв хоолт гэдэг яриад идэг шүү дээ монголчууд. Нэг хэсэг чинь бүр туушраа шүү дээ. Бараг хоньны мах идэх юм бол бараг юу болно ч. Тэр бол арай шүү. Тэр ингэсээр гал эн чинь буруу байхгүй. Тэгж л одоо хүүхдийн хоолноос хүртэл өндөг
давхраатай зурангууд бүгдийг гасаал ингээд. Энэ ч юм ерөөсөл буруу. Европ талын юмыг ингээд шууд авчираад Монгол хүн дээр туршаад байна гэсэн үг байхгүй. Эсвэл Азийн юмыг авчираад нөгөө байгалийн тогтолцоо шал өөр. Байгалийн тогтолцоо манайх ч юм байхгүй. Жилийн 4 үйлрэлтэй. 4 үйлрэлд нь болохоор бас эрсдэс тийм хатуу тийм одоо хуура амьсгалтай. Тэгээд зон олны маань одоо үйл хөдөлгөөн нь бол шал өөр. Суурин амьдрал бол сүүлийн суурин амьдралтай боллоо. Гэхдээ одоо суурин амьдралтай боллоо гэд үндэсний одоо өв соёлоо бэрийн тусан хоолнууд бол хайж болохгүй. Энд чинь ерөөсөө Монгол хүний бие организм гэдэг нь 100% тохирцсон юм байхгүй. Гол нь. Тэгэхээр гадны бүтээгдэхүүнийг авчираа шууд өөр төрөөр дуршаад байна гэдэг юм. Тийм сайн ажил биш гэж бодож байна л да өгнө. Яг нь ер нь бол тийш юм. Гэхдээ миний бодлоор бол бас хөгжиг тэгээ угаасаа хөгжлийнхээ явц хүн төрөлх хөгжлийнхээ явцд ер нь тэгэл алдаж анаал босож унаал тэгэл сонголт ариун. Гэхдээ одоо буцаад нөгөө сонголт юуруу орж гэн үндэсний Монгол хоолоо дэмжээл гэж штэ тий. Ер нь тийм болоод байгаа. Сүүлийн үед бол ер нь тий. Жишээ нь одоо 5 цул хичэнд хавар 5 цул борц байна. 5 цул игээд идлэхэд одоо хүний одоо сулдсан доройтсон 5 цул хэрэгтэй. Тамир тэтгэн тий. Тамирыг тэтгэж өгдөг бас тийм давуу талтай байхгүй. Тэгтэл одоо нэг хэсэг чинь бараг цувтаа идвэл ядууны нэг олны баг болчих гээд солиороод байсан. Одоо тэгээ маний шүүч одоо тэгэл толгой шир цувдаа тэгээд цэрэг тогтоо уушиг хүчээр л амьдэрч илаа шүү дээ. Тэгээд одоо муу юм болсон шүү дээ. Одоо тэр чинь хамгийн number 1 хоол болоод шүү. Number 1-аас гадна бидний бие хааж хамаагүй дээр байгаа байхгүй. Одоо хөөхөнд ажууд нь бараг нийт юм байгаа байхгүй. Тийм шүү дээ. Зэрэг хоёул одоо тэгвэл яг одоо тэгэл цагийн готролоор хин нэг нь хийгээл явах. Хоёул одоо гоё нөгөө юу яа. Бухимд гарахгүйгээр гоё хөгжилтэй гоё. Орсомж. За тэгээд ер нь бол анх одоо манай бөөгч одоо Монгол Улсын мастер тоогооч. За тэгээд анх ер нь яаж тоогоочийн замлаа хөө одоо энэ одоо шинээр одоо тоогооч болох гэж байгаа залуучууд юу анхааруулах вэ ер нь. Ер нь эхлээд одоо яаж юм тоогооч болсон юм. Энэ тоогооч мэргэжлийг яагаад сонгосон юм? Тоогооч мэргэжлийг би яагаад сонгосон бэ гэхээр одоо би чи хүүхэд багч одоо бид нар чи 10 жил нэлж одоо хөдөө дандаа нэг ууланд гараад ингээ нэг хичээл эхлэхийн дараа нэг хүүхэд болгон сургууль болгон нэг өвсөнд явдаг байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл өвсөнд яваад өдрийн 14 хоног явдаг гэсэн бид нар чинь. Өдөрт нэг хүүхэд 10 хил өвс түүх ёстой. Тэгээд тэрийгээ түүгээд тушаадаг. Одоо хураадаг. Тэгж одоо малчтад одоо өвс тоослол бэлдэж өгтөн тусныг өрөөлж ирсэн юм шиг байна. Бид нар ч одоо хүүхэд 10 жил байх тийм юм мэддэг байлаа. Тэгэл тийм хэр гадаа явж байгаа чинь хоол идэх. Хоол хийн. Мэдээж нөгөө охтууд маань хоол хийж байгаа юм чинь. Нөгөө охтууд маань тэгэл алдаг нэг юм хийгээл байгаа. Уул хүчээрээ үдээд байх шиг байна. Нэг ч одоо мэдгүй би голоод байдаг юм уу яа тэгээд янз бүрийн юм болно. Хөдөлгөн байжээ. Гэтэл өөрөө бол ер нь багтаа нэлээ хөдөлгөөнтэй шаглахгүй даргаа охид даамал байсан шүү дээ. Тэ бас бана бууч бас тэ асал. Тоо байсан. Тэгээд энэ их хөдөлгөөн дундаас яаж яваад тоогооч уцвал гэдэг юм. Тэгэл яг та тиймэрхүү майдлаасаа болоод ч юм уу. Тэгэл өөрөө нөгөө дандаа гэртээ би хоолоо юм. Хүүхд байхад би хоолоо хийж. Айлын хэд хүүхд вэ? Би ер нь айлын одоо эрттэйгээс том шүү дээ. Одоо хэдэн хүүхдтэй та хэн? Манай хчил 3 хүн байдаг шүү дээ. Манай дүү миний дээр нэг их шиг ярьд юм бэ. Миний дээр ганц их байдаг байхгүй. Тэгээд би чинь ер нь л тэр гэрт болж байгаа процесс бүх юм зохицуулчихсан тийм. Тэр мэр хийж шүү дээ асуудал байхгүй. Нэг 5 3 дуурайд хайрцан байх би нэг 20-30 минут бүгдийг гэрчээ ачих шинэ тэгэл. Малдуулж тас тэр чинь. Би ч бас нэг тест өрөвтэй нэг тоогоочоор орсон байж байгаа нэг байцаг гэрчг уралдаан гараад. За. Тэгээ нэг 100 ил байцаг хин уралдаан гэрчгээ би 30 минутанд шаагаад нэг. Хэд настай байсан? Төрүүлчээд хэдтэй нэг зэрэгээс ингэ шалгадаад ирсэн. 20 21 22 тал байсан. Оо сайхан. Илэг авч ирсэн тас. Өстө гоё шүү дээ. Тэгээд чинь яг хөдөлтаан техникумд ороод тэгээд тэндээсээ тест өрөө тоогооч очоод тэгээд тэндээ байж байгаа зөвлөдөө ингээд одоо тэгээд тасралтгүй явж байна л да одоо. Явсаар л явах ч байна. Одоо явахгүй байх. Би дээд нэг 10,000 хүний хоол хийж илаа. Тэрнээс дээшээ бол гарч үзээгүй. За. Энэ бол санаа бол бас тэр олон хүний хоол хийх гэж бас гоё санагдаад байна. Надад бол.
Гэтэ ер нь тоогоочны гоё юм багтлаа мэддэг шүү дээ. Одоо нөгөө ингэдэг шүү дээ. Хүмүүс тоогоочтой гоё гэдэг. Гэтэл бокс шүүн гэртээ очиод ингээд байхгүй ойлгомжтой тийм шүү. Ер нь гэртээ хэр хоол идэг вэ? Яг хүн болоод мөнгөний асуудал чинь юу вэ шүү. Би чинь тоогооч хүн. Мэдээж ажил дээрээ байж хоол ижээд ирж байгаа. Эхнэр хүүхд хоол иж мөвдөд тэрийг л идэв шүү дээ. Тийм шүү дээ тий. Яг хөө баяр ёслол янз бүрийн юм бол харин би гардаад жоохон арай өөрчлөлт хийчих жишээ нь тийм л байна. За яг л өнгөж л. Тэрнээс биш ингээд би тоогоо тэгэл бүгдийг хийгээд ийн гэж байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Нэг хоёр тэгээд эн чинь хичнээн гой хүлээ авалтанд орсон ч хичнээн гой хоолн дээр байсан чинь гэртээрээ хоол идэх чинь хамгийн гоё байхгүй юу? Тийм тэр хоол хамгийн аж аргалтай тийм. Амттай яг байна. Тэгээ ер нь бол ингэдэж би ч одоо ингээл янз бүрийн хүлээ авалт маалт ингээл дууны хүлээ авалт хийж байхдаа ер нь их идэггүй. Ерөөс идэх юм болдоггүй байхгүй юу? Гэртээ ирээд аймаг үсчих алийг хоол болсгүй чи хоолны газараас ичээх нь. Тэгсэн гэрийн хоол гэсэн одоо ихний хоол гэсэн. Гэрийн хоол ч хамгийн. Ээжийнхээ аавын хоол гэсэн тийм. За ээж аав гэснээс ер нь бол юу боддгоо одоо чиний хамгийн одоо мартагддгүй юм сайхан дурсам зэс хүмүүс нэг юм амт байдаг шүү дээ. Үнд суудсан. Ээжийн аавын нэг одоо миний хувьд ээж минь ингээд нэг сайхан хийцтэй тэгвэл хизээш мартдаггүй. Яг тэрэн шиг ээж аавах тэрэн шиг хийж төхүүлдэг л яг тэр бүр шатдаггүй байхгүй л да. Ягаад гэвэл нэг Монголын эмэгтэй хүн болгон галтгоонд тогооч гэсэн үг байхгүй юу? Монголын ер нь тэр Монгол айл өөрхийн галтгоонд хэн ажиллаж чинь тэр хүн бол тогооч. Тэгэхээр энэ тоочийн одоо тогооч болгоны гар өөр байхгүй юу? Одоо гар нь өөр, сэтгэл нь өөр, мэдрэмж нь өөр ингээд янз бүр байна. Тэгэхээр яг тэр хүн шиг бол хуул чинь гэж бол байхгүй. Харин тэр хүний хийсэн юмтай төхүүлж очно л гэсэн асуудал байгаа байхгүй юу? Тийм тийм. Яг бол тийм гэж байхгүй. Тэгэхээр дөстөөдлаа. Гэтэ ер нь одоо тэгээ тэр дундаас хамгийн мартагддаггүй амт хэний хоол вэ? Аавын үү, ээж нь үү? Мэдээж энэ чи ээж юм аа хоол байгаа шүү дээ. Аав ч хоол идэх байсан уу? Манай аав хоол идэх байсан. Аав бол жаргал идэж байна. Тий, аав бол өстой хоол идэх юм. Манай ээж бол хоол юм. Эцгийнхээ бүрийн хийдэлт юм байсан биз дээ. Ястай хоол ихгүй дээ. Тэрээс тоотлаа үлгэр. Тэр үлгэрийн даа. Манай ээж бол хоол юм. Ер нь ээж нь идэх чинь бодота цаа баяжтай чамаа гэдэг итгэрч бас янз шүү дээ. Ингээд дасархаа. Тэгээ цөөн бол бүр нөгөө нэг сүтэ хоол гэдэг шиг л зүгээр. Пак цагаа хайлаа наамчтай. Гоё. Янз шүү дээ. За тэгвэл одоо ер нь одоо мэрэгчлэр хамгийн сууд хижааб харахж үзсэн бай бүр. Би тоогооч усанд үнэхээр баярлж байна гэж бодож байна. Би Туркменстанд олимпийн хоолн дээр тийм тийм. Очсон тийм тэгэхэд нэг 10,000 хүний хоол хийжсэн. Гэхдээ яг олон улсын тийм 12 улсын тоогооч нар байсан л да. Гэхдээ л тэнд чинь ингээд өглөө өдөр оройгод 10,000 хүн хоолно гэж бас тийм хамаарч 30,000 тийм өдөртөө нэг шний 30,000 хүн гэсэн үг байхгүй. Тэгээд тэр хийж явахд бас гоё л санагдаж байгаа юм да. Тэгээд бахаргалтай. Тэгээд би ч бас тодорхой хэмжээний Монгол тоогооч нарыг дагуулсан явсан. Тэр маань ч тийм сайн ажилласан, нэр хүндтэй байсан. Гоё л энэ чинь ямар Бүүбатар мундаг байсан гэж хэлэхгүй шүү дээ. Монгол мундаг гэхээс энэ майныг одоо нэрээр хэлэхгүй шүү дээ. Тийм ээ тийм. Юу н хаа газар явсан ч юу н тийм байдаг байхгүй. Би одоо хүний өөрийн нийлээд 12 жил газар тийсэн байгаа байхгүй. 12 жил. Тэг чинь ерөөсөө хаач хүний газар очсон ерөөсөө Бүүбатар гэж ярихгүй шүү дээ. Зүгээр Монгол л гэж. Тийм. Ер нь бол тийм. Бүх юм дээр Монгол. Тэр Монгол. Энэ Монгол. Миний нэр гэхгүй шүү дээ. За тэгвэл одоо энэ бас ингээд сонирхолтой юм. Одоо нэг мэдээж хоол хийж байхад хоол өдрийн салбарт ингээд мэдээж олон жил ажиллаа. Инээдэнтэй, хөгжилтэй одоо нэг насанд бортгүй тий. Өнөө гэх юм уу? Тим зүг байл яриач гоё халаач. Тэр нэг нэг юм болсон байна. За би нэг хороолд байдаг Милтон гэдэг ресторан байсан. За тэнд би ерөөхдөө гож ирсэн юм байна. Тэгсэн чинь нөгөө хүүхдүүд лам багш орж ирээ хаал идэж гэлдэхгүй. За тэгсэн чинь өтөл чинь ууха энэ лам багш архиуд юм лам багш гэлдэхгүй. Тэгэхээр одоо лам уухгүй гэсэн биш наа чи лам л болохгүй хүү юм байгаа гэдэг гэлсэн чинь. За тийм байна да гэж явахгүй юу. За тэгсэн чинь удаачгүй нийлээ 2 цагийн дараа нөгөөдөр чинь
аларсан тэгээд ороод ирчихээ зөөгч мөөгч нөгөө заадаа зохион байгуул бүгд төр яач та нар гэсэн чинь нөгөө лам чинь цогтоод унтцаа Ээ хүүдий. тэгээд мөнгө гэсэн чинь мөнгө байхгүй та нар намайг яавал яа гэдэг ингээд Ээ хүүдий. тэгэхээр за тэгвэл одоо наад өгч чинь ямар ч хэсний 30-40 минут унтуулчих гээд унтуулаад тэгээ унтаад жоохон сэргээд босоод ирэхгүй тэгэхээр мөнгө байна уу гэсэн мөнгө байхгүй цагдаа дуудаад өгчих гэсэн чинь цагдаа навдгүй та нар өөртөө учраа олгоо тэгэхээр би нөгөөдгөө чинь юу яа за миний өгш хоёлаа сав угаана гээд дагуулж байгаа Ламыг дамыг дагуулж байгаа За. хормогч зүйлгээд Ямар шиг төвлөхгүй байсан. Гэхдээ тэр чинь номоо уншиж чадахгүй юм чи яах юм. Тэгэхээр нөгөө нэг хар савны угаалт турн дээр авчиад зогсооч. А миний чинь наад хэдэн саваа угаагаад гараад. Оо юм уу юу гэдгийг ингээл гэсэн сүүлд нь би одоо яваад ихгүй гоогаа. Тэгээ нөгөө мөнгөгүй нь ч одоо өөр яах юм дэрэж одоо. Тийм шүү дээ. Тэгээ нөгөө за нэгэнтээ идэж ууцсан чи одоо угааж байгаа юм. Тэгэхээр чи сүүлд нөгөө явахтаа тэгээд байхгүй. Яа энэ ямар амар хэцүү ажил вэ? Арих мэрх хүртэл гарчдээ байж тээ. Тэр одоо дам байсан юм уу? Лам харин лам байхгүй. Яалтгүй лам байгаа. Судар мудар нь байгаа ч энэ өвөртөн. Тэр би бүр судрыг аваад юун дээр тэкэн дээр тавьж байгаа. Ядарсан юм багт. Мэдхгүй одоо яасан дэлгүүрсэн тэг яаж явах мөнгө байхгүй. Тэгэхээр дамын өгсөн наашаа ийшээ сууж байгаа. Тэр чи бас би миний өгшин гээд байгаа болохоор надаас ахмад хүн байсан шүү бас. Тийм үү? Тий ахмад хүн байсан. Би чинь бол залуу байхгүй. Тэр чинь надаас ахмад одоо нэг бүр одоо миний насны нөхөр байсан байгаа байхгүй. Одоо 50 гарсан 60 гарсан тийм байрны нөхөр байгаа байхгүй. Би бол тэрний ажуулсан залуу хөлт байсан л шүү дээ. Хэд орсон настайсан 30. Би одоо 30 гарсан 40 төгчд байсан байхгүй. Тэгээд би миний өгшин ашиглаад дагуулаад. Тэгээ хоромж үлгээ тавьчихсан чинь ихэд юу хүн байдгийг гэж зүйлдээ бүр энэ амар хэцүү ажил та нар яаж ийм ажлыг хийдэг юм бэ? Хөөх хэмдэж байгаа юм чи. Тэгээ бүр арх мэрх гарчдээ байж тэгээд байгаа юм. Тэгвэл одоо хамгийн тэнэг захиалга өгч ирсэн хүн юм бэ гэж. Нэг юм сонир хүмүүс байдаг шүү дээ. Байдаг. Над дээр нэг тийм нөгөө бас пицца бордод би альж ирсэн. Тэр нөгөө тэдэг ерөөд байгаа зэрэг ялж байхгүй. Тэгсэн чинь нэг нөхөр миний үзэж үзчихсэн. Захиалгаа өгье гэсэн манай зөөгчгүйгээд очсон байхгүй. Тэгсэн чинь бэршги хар шүлтэй авъя гэхгүй. За. Тэгэхээр манайх бэршги хийдгүү штэ гэсэн чинь танах хайгаар бэршги хийдгүү ингээ загнаад. Гэхдээ та чи ийм зөрөлтөй ийм газар орж ирж штэ. Яхара та заавал бэршги манайх тийм минут байхгүй юм болохгүй штэ гэсэн чинь тэгвэл дэвтэл өг гээд. Тэгээ нэг дэвтэл ч байхгүй штэ. Тэг чинь ямар таны газар штэ гэдэг. Дэвтэл байхгүй. Бэршги байхгүй. За хар шилний нэг гэдэг гэсэн чинь тэгвэл би хольж идэх юм уу яаж идэх юм гээд. Тэрүүгээр нэг хэрүүлээд бүтэн баг 2 цаг шахуу өрөөлийгээд гарахтаа тэгсэн чинь юу хийсэн гэж байна. Бэршги идэггүй тэнийх газар шүү дээ. Бэршги идэггүй тэнийх газар. Тэнийх газар байна гэсэн. Бүтггүй тэгээд өөрөө сонголтоо буруу гэсэн тэр хүн байна гэж. Тэгээ би одоо яхад одоо баярлаа гэж гаргаж байгаа шүү. Өөр би ямар тэнд бэршгийгээ суулжалтай шин ч одоо минут жоохгүй тийм болооч одоо. Энэ тийм их За тэгэд одоо бас нэг гоё нийт юм болчихоо. Согтуу өнхөр. Орс واخгүй. За жиж ус орс хэлдэг шүү дээ. Тэгээ нөгөө дүүчний тэнд нэг юм уучраа олоод ах шиг байсан. Тэгээ нэг пицца захаас авахгүй. Тэгээ нөгөө чинь пиццагаа авчаад пицца биш байна гэдэг байна. Тэгээ бас нэг юм яриа сталиш нэг юм яриад байна гэхгүй. Одоо энэ арих нэхэд байгаа юм байна гэж бодохгүй. Тэгээ нөгөө пиццаг авчаад өгтөө пиццаны голын ухаад авчих би ухаа авчихгүй ингэвтэй нэг шидэм суулгангуудаа авч өгчихгүй. Шин ч нөгөө өгчөөд настоящий пицца гэдэг. Арих пицца арих үржихэд ахгүй. Тэгэхээр нөгөөдүүд нь пицца давж өгөөд ахгүй. Тэгэхээр нөгөөд нь уурдаад пицца биш байна гэдэг ахгүй. Арих нь ирэхгүй бол би саваа гарч байгаа. Энийг алтаа гарч байгаа. Юу ер нь нийт олон юм чинь асар олон янз янзын хөгтөө юм зөндөө гардаг шүү дээ. Баалаас тас. Зарим нь бас хорлох гэж үзсэн бас. Тий, ер нь бол биенийгээ шогтлон хорлон тий. Нөө нэг хөгжилтэй. Хөгжилтэй. Би ер нь бол явандаа ингэхэд ер нь бол одоо энэ таваас нарын ийм хөгтөө явдлыг одоо энэ тэнд болсон оногдоо тий. Одоо хөгтөө явдлуудаар ер нь бас нэг юм рел хийх гэдэг юм.
Наад чи гачиггүй болно заяа. Тэр нь бол татаж унгаа юу. Тэгээ одоо зарим хүмүүс яг ингээд ингийн болохоор над зөндөл юм байв. Яг ингээд камер хараад ингээ яхаар тэр жоохон бие өрөөд юм уу ботоод ингээд тэгээд байхгүй. Тэгээ ер нь бол хоёулаа ч одоо зөндөл буугалж хаад зөндөл инээдэн дээржсэн да. Манай найзууд ингээ хээр явж байхгүй юу? Хээр явж байгаа цөмөрө нөгөө готмоцсон ингээ ороод нөгөө ойшоошудаа ингээ гадаа ойрлолт тавьсан байж. Манай нөхөр цөөн тэнд манай нэг нөхөр цөөн сэгсрэл байгаа байхгүй юу? Тэгээд цөөн гашраа авчираа тавиад тагийг авсан чи хоёр оймшиж байгаа. Тагаа аваад 50 томсон дээр наадангууд нь дахиад таглахгүй юу. Илгийн татаж байгаа юм. Саваад угаачаач. Яа. За тэгвэл ер нь бол манай юу байдгийг одоо жишээ нь би одоо энэ подкаст хийснээс хойш нэг ийм төрхүүр асуулт асуудаг байхгүй хүмүүсээс. За тэр минь болохоор юу вэ гэхээр зэрэг ерөнхийдөө бол нөгөө одоо нөгөө нэвтрүүлэг хийгээд удааг болохоор бас асуултуудаа заримдаа чийлж хэмжихгүй гэдэг шиг. За тэгээд манай нэвтрүүлгийн болохоор яг түлхүүр асуулт нь болохоор зэрэг юу ах юм. Одоо чиний бодлоор тий. Бодлоор сайн тоогооч гэдгийг тодорхойлох одоо хамгийн сайн тоогооч гэдгийг тодорхойлох хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр тэрний хамгийн сайн тоогоочийн 3 чанарыг ер нь ямар 3 чанартай байж ер нь хамгийн сайн тоогооч болох вэ? Энэ чинь одоо бас тэгэл тухайн хүний одоо өөрийнх нь хүмүүжил нэгдүгээр орно. За юу н хувийн хүмүүжил. Хувийн хүмүүжил байх юм. А хоёрдугаар чи энэ одоо манай энэ хоол гэдэг юм чинь бол одоо нэгсэндээ төжих ухааны одоо мундаг гэдэг байхгүй юу тий. Тийм шүү дээ. Тэгээ энийг хийхдээ хүн бас сэтгэлтэй байх хэрэгтэй. За сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээ өөрөө бас тэр тухайн юмаа хийж явахдаа бас тий хайртай бахархалтай одоо мэрэгчлээ үнэнч тийм гоё хийх юм бол энэ хоол гэдэг юм чинь бол өөрөө бас амт олж гоё болж байгаа гэсэн үг байхгүй юу? Яг үнэ. Тэрнээс биш одоо ялдаж эхэлдэг нэг юм ийгээ эсвэл цагаа бараа ингээ цагаараа юм ийгээ тийм юм байдгүй байхгүй. Ер нь хоол бол ерөөсөө маш их цаг баримтлах асуудал гардаг тийм. Яагаад хөлөө одоо яг цагтаа хүмүүс ирэх ёстой, цагтаа хоол идэх ёстой. Хүн хоол захиалчаад удаж болохгүй. Удах юм бол тэр хүн бас хэцүү. Тийм болохоор тэр хүнд ерөөсөө 10-аас 15-аас 20 минут энэ хооронд бүгд нь багтааж их тэр хүний бас өөрийн тийм хөдөлгөөний онцлог хурд хүч хэрэгтэй байхгүй бас. Тэгээ онцлог чанар. Тийм онцлог чанар. За тэгвэл хоёр дахь асуулт нь болохоор зэрэг одоо таны хамгийн их урам авдаг заяа. Хамгийн их урам авдаг тоогооч гадаад байж байна. Дотоодын тоогооч байж байна. Одоо Монгол тоогооч байж байна. Гадаадын тоогооч. Тэгээд энэ хүмүүсээс ер нь аль хүнээс нь хамгийн урам авдаг. Жишээ нь Монголоос бол хийн, гадаадаас бол аль нэг нь ярьж болно. Тэ? Монголоос бол одоо хин тоогоо ямар тоогоочийг бас гоё. Би урам зориг авдгийг гадаадаас гадны тоогооч гэхэд ар амьдас ордос гэл янз янзын тоогооч нар байгаа л да. Тэгээ дэлхийн чанартай тийм олон тоогооч нар байна бас. За тэрнээс гадна одоо яг гадаад бол энэ тоогооч нараас яг тэндээс би бас тухайн бүтээгдэхүүнийг яаж ашиглаж яаж хийж тэрийг харж байгаа юм л да. Дотоод гэх юм бол одоо манай монголчууд одоо нэг үе бол одоо эмгтэй дан эмгтэй тоогооч нар гэсэн бол одоо эрэгтэй тоогооч давмгаалж штеп. Эннийхээ энэ ч бас их айтайхан болоод залуучууд одоо сүүлийн үед айгүй их явж штеп одоо энэ уралдаан тэмцээнд Монголоо төлөөлөөд. Одоо энэ ч л одоо болж байгаа юм байхгүй. Тэгээд ер нь тодорхойлж нэг хүнийг хэл гэж байгаа байхгүй. Энэ ч одоо манай тэр Монгол тоогоос юм байна шүү дээ. Одоо инкус нацгаа гэдэг одоо манай өөрхөн банд нэр шүү дээ. Тэд нар ч өнөөс бас урам авдаг юм байна шүү дээ. Тийм болж энэ ч урам авдаг гэдэг юм чи яагаад гэвэл тэр сайхан залуучууд дэлхийн одоо олон тоогооч нартай өрсөлдөөд эндээсээ бас тодорхой хэмжээнийхээ урамшуул шагналаа аваад тийм энэ ч нутагтаа ирж шин. Энэ ч том гоё байхгүй, том гоё байхгүй. Надад нэг сонирхолтой санагдлаа да. Одоо бидний насны тоогооч ингээд дэлхийн юм ярих юм гэсэн чи бол минь болохоор айгүй залуу үеэс мотивац авдаг, урам авдаг гот энэ их гоё байхгүй. Тэр залуу үе чинь ах нар бидний тоохгүй гэж бодож шүү дээ. Гэтэл өнөөдөр миний одоо энэ анх удаага би бас юм залуу үеэ гоё дэмжээ, залуу үеэс урам авдаг гэдэг нь бас гоё сонсогдож шүү миний найз. Энэ бол бас ухааны ондог гэдэг чинь бидний ирээдүй шүү. Тийм шүү дээ. Тэндээс би ганцаараа нэг юм чаддаг гэл тэрийгээ сугуулчаад өвхөлтэй шүү дээ. Тийм шүү дээ. За тэгвэл одоо миний 3 дахь асуудал болохоор манай энэ төлөв нэг 3 юм төлхөр асуулт байхгүй юу? За 3 дахь асуулт нь болохоор юм байна.
Таны одоо карьер одоо энэ амьдралын замлдах те хамгийн том алдаа. Би өөртөө ингэж алдаж ирсэн шүү. Задуучдаа анхааруул те. Одоо алдаа сорилт. Энийг одоо тэрнээс хэрхэн одоо давж юуг нь одоо сурсан бэ гэж өөртөө ингэсэлтэй. Одоо би задуудаа ингэж алдаад энээс энэ алдаанаас би яаж сурж ирсэн бэ гэдэг. Энэ чинь бас янз янз юм байна л да. Нийт олончны дэлж байгаа одоо энэ ресторан газар ажиллаж байгаа энэ одоо залуучуудтай бол би хэлбэл арх гэдэг юмнаас л маш нэгдүгээр хол байх хэрэгтэй. Арх гэдэг юм чинь бол одоо уул манай Монголын эдийн онооны дээж л дээ. Гэхдээ энийг зөв хэрэгэлж сурах хэрэгтэй байхгүй. Тухайн баяр өсөл гэдэг юм уу, жаргалтай сайхан үед бас нэг хэрэглэхэд бол болохгүй юм байхгүй. Энэ чинь тэр чинь хэрэглэх соёл гэж нэг юм байна шүү дээ. Тэр соёлыг л зөв барьчил болж байгаа байхгүй. Тэрнээс хэтрүүлээд янз бүр болоод байвал сүүлдээ яах нь нөгөө юу ажил байхгүй, амьдрал байхгүй. Асуудалгүй болно шүү дээ. Тэр бор дарснаас болж алдаж исэн үе байгаа юм байна тий. Бор дарснаас бол би бол алдаж исэн үе бол үүндээ байхгүй. Гэхдээ бас нэг алдаа гаргах гэжсэн үе байсан байхгүй. Тийм болохоор бас би өөрийгөө хурдан зохицуулж тастаж авсан гэх юм уу тий. Тэгэхгүй бол одоо бидний үед чинь бас ширүүн байдаг шүү дээ. Миний үед чинь бас нэлээд ширүүн байлаа. Тест өрмөрт би чинь ажилдаг байх ч одоо ер нь бас энэ чинь хүн чинь бас хүмүүс бас хүнийг бас нэг юмар алаад байдаг байхгүй. Энэ болохоор миний хөвшин мундаг, миний хөвшин сайн гэж шааргуудаа арх өгөөд байдаг байхгүй. Эннээс л хамгийн түрүүнд болгоомжлох хэрэгтэй. Энэ ч л хүнийг алж байгаа байхгүй бас. Тийм болохоор тэрнээс залуу хүмүүс бол ерөөсө хэрэглээ байж болно зөв хэрэгэл. Баг одоо яах юм өөрөө би ярина тааруулаад. Тэрнээс биш хитрхээрээ наа чин хэрэггүй болж байгаа байхгүй. Одоо ер нь одоо ингээд манай төлөө одоо үзэж байгаа хүмүүс, манай подкастыг сонсож байгаа хүмүүст бол хандаж одоо жишээ нь анханаас одоо анхны ингээд бизнесээ гараа эхлэж байгаа. Хойр одоо ресторан зовын газар төрөөсөд ажиллаж байгаа. Магадгүй залуу бизнес эсвэл тоогооснор байж болно. Тэдэрт хандаж юу гэж хэлэх вэ? Зөвлөл. Одоо ингээд өөрөө нэг ресторан байгуулах гэж байгаа юм бол хамгийн түрүүнд одоо аль газар ямар байшилт те орон нутгт юм уу, хотод юм уу, хотын захт юм уу те эсвэл зам дагууч юм уу гэдэг энэ дээр одоо бүх судалгаагаа хийх хэрэгтэй байхгүй. Өөрийнхөө хэмжээнд бас тодорхой хэмжээнд судалгаагаа хийгээд тэнгүүтээ би энд хэдийн хэмжээний хөрөнгө мөнгө зархаар байна. Тэрийгээ тооцоолоод тэр тооцоосон мөнгөн дээрээс дахиад чи юу тооцоолох вэ гэхээр одоо чиний одоо нэг юу вэ шүү дээ. Одоо тухайн юм хийхэд заавал ийм одоо санаанд орохгүйгээр юм хөрөнгө мөнгө зөндөө гардаг байхгүй. Нэг хоёр эрсдэл гэдэг юмыг сайн тооцоолох хэрэгтэй. Одоо би энийг хийхэд би хэдэн сарын дараа тий хэдэн хоногийн дараа тийм болоод за яг энийг бариад дуусгачлаа гэж одоо энийг догчуулаад дуусгачлаа гэдэг. Би хоолоо хийлэхэд би хэдэн төгрөгийн ашиг олох уу тий. Тэгтэл энэ дундаас би энэ нөгөө зээл мэл чи яах вэ бүх юм одоо эрсдлийг бол ерөөсө 50 биш 80% тооцож ижил дараагийн юмд орох хэрэгтэй байхгүй. Эрсдэл гэдэг чинь ерөөсө хилээгүй жахал ороод ирдэг байхгүй. Амархан. Тэгээ цаг хугацаа чи их хурдан явна. Чамайг нэг юм ихсээр өдөр хоногч өнгөрсөн дахиад юм гэсэн ингэж л нөгөө чинь за тэгээ нөгөө зээл мэд авсан байв нөгөөт нь ихэдэл чамайг нэг юм игээд оцсонж байгаа орон чинь хамаг юм чинь ооролдоод ирнэ шүү дээ. Тэгээ тэрнээс аль болох нь эрсдэл гэдэг чинь тэрээс хамгаалаад чамайг ингээд зайлуулад байна шүү дээ. Тэгэхээр тэрийг сайн тооцоолох хэрэгтэй. Эрсдлийг сайн тооцоолчих юм бол бас учиртай шүү бас. Тийм, ер нь тэгээд бас дээр нь эрсдэл мэдээж чухал. Эрсдэл даах чадвартай байх хэрэгтэй. Тийм, чадвартай байх. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэр нь асуудалгүй. Эрсдлээ даана гэдэг чинь чи ерөөсөө бүх юм бэлэн гэсэн үг байхгүй. Тийм шүү дээ. Эрсдлээ дааж чадахгүй бол тэгээд чи юмд ойртой тэрэггүй л болоо да. Би бол тэгж л. Тэгээд амьдралдаа хамгийн их баярлж исэн одоо түүхэн мэдээж мартагдчихгүй одоо мэдээж яг тэгтээ хоолны салбараас шүү. Ар гэрийн амьдрал бол биш. Зүгээр яг хоол хийснээр одоо нэг юм мартагдчихгүй нэг юм гоё юм байдаг шүү дээ. Арын бэлэгч юм уу, урамшууллын өгч юм уу, магтаалын өгч юм уу, тийм үг байжсэн үү? Байсан. Би Орсын улманы улсын туваад ерөнхийлөгчийн тоогооч гэдэг юм байхгүй. Оо зөө. Туваад. Тэгээд нөгөө Казахстанаас ингээд Казахстаны театр ирсэн байхгүй. Нуу за 130 хүнтэй тийм театрын одоо тоглолт болоод тэгээд театрын тоглолт болсон чинь
Одоо яаж сонссон, яасан би сайн мэдэхгүй байна да тэрийг. Ямар ч байсан манай тэр хоолны газар тэр нь одоо Монгол тоолчор хоол хийж идмээр байна. Тэгээд ирсэн байхгүй юу? Тэгээд бүр ядж хат бүр 100 хэдэн баг юу. Тэгээд би нэг цөөн шөлтөө хоолоор ингээд хагас боосоор ингээд цөөн шөлтөө хоолоор бүгдэнд нь тараагаад өгсөн байхгүй хийгээл. За. Тэгээд идэд дуусчаад тэр айгуу гоё. Би одоо хүртэл мартдаггүй. Бүгдөө ингээд босцохж байгаа. Спасибо гэж цөмөөр дууршиж ёо тэгээ тонгоосон байхгүй. Тэгсэн би бүр наа шок болоо. Амар сондын бүр сургуулийн хөгч ингээд тэр олон 130-аад хүн шүү дээ. Тэгснэ шууд бүгдөө ингээд номхон зогсож байгаа. Бүгд тэр нэгэн зэрэг. Тий, нэгэн зэрэг спасибо гэнгүүт ингээд тонгоодог хог. Тэн дээр би бүр ангаас шууслаа. Ёстой гоё санагдсан шүү. Энд гэхдээ одоо өнөөдөр нэг хоолуудын салбарт олон жил явахдаас баярлах, гойнох, зовох, ядрах зөндөө гардаг. За шантарч биш гарч ирсэн үү? Ёстойгүй шүү. Үгүй юу. Ёстой шантарч байгаа. Шантарч байгаа. Нөгөө нэг багын хүмүүжил гэж нэг юм байна шүү дээ. Нэг юмд нэг цаана гарах гол санаа намардгүй. Тэргээрээ л үзэн шүү дээ чи. Чамаа хүмүүсийн заавал нэг шантарч биш байдаг. Тэгээ ярьдаг шүү дээ. Чиний үслээрээ байгаагүй гэж ярьж шүү. Юу ч хийжсэн арднагаад санаа намардаг байхгүй би. Тэгээд тэрнийгээ л дайрна шүү дээ. Ядарч ийсэн жаа. Наач мод гоё чанар шүү тий. Дайрж байгаа гарна шүү дээ. Өөр арга байхгүй. Ер нь бол айхгүй юм одоо. Манай нөгөө энэ юу нэвтэрч болохоор энэ нөгөө шууд зааланд хийж байгаа зочин гэж орж гарахыг юмсан хамаагүй. Тэр нөгөө чимээгүй ингэхгүй хүмүүсийг зүгээр чөлөөтэй нэвтрүүлээд ингээ явуулж байгаа болохоор дундуур нь бас янз бүрийн шуум, лефт тий энэ хүмүүсийг яриа харж байгаа болохоор тэгтээ камер урдрууд явахгүй. Тий. Энд бас зөндөө хүн орж гардаг юм байна. Хүмүүсээс гайхаад зогцсоод энэ тэгээд яв гэж энэ дундуур ярьдаг гэхдээ нэг шийцээ байгаа тий. Тэгэхээр шууд амьдаараа явж байгаа болохоор гэдэг шиг. Тэгээ хүмүүсийн яриа жижиг шуум орж иж магадгүй. Тэгээд би хэлээд байгаа ахин хэлье. Би бол телевизийн мэргэжлийн зурлаач, телевизийн мэргэжлийн хүн биш учраас бидний одоо энэ явж байгаа одоо манай нэвтрүүлэг маань болохоор зэрэг ерөнхийдөө шууд синхроны ямар нэгэн шууд энэ гоё зайлтаас хориглох асуудал байхгүй ингээ явж байгаа. За тэгээд би бас нэг юм ярих гэдэг нь л да. Одоо ингээд би шинэ арангаад ирээд бас нэг юу яаж байгаа шүү дээ. Нэг одоо нэг хонцлоо. Манайд найз дээр ирээд ингээ явж байна. Энд бас нэг сонирхолж одоо нүдж байгаа хүмүүстээ нэг сонирхолж хэлэхэд танаа бас нэг ургийн баяр болох гэж байгаа юм тий. Тий. Тэгээ ургийн баяр бас нэг мод ургийн баяр болоход бид нар бас нэг 500 мод тарьж байгаа. Намар дахиад 500 тарих. Тэгээ нийт энэ жилдээ нэг 1000 мод тарих юм. Хойдон жил дахиад нэг 1000-ыг тарьчих санаатай байгаа. Ийм ажил ийм байж л. 2000 мод тарьчихвал бол зоригтой байгаад байгаа байхгүй. Тий. Тэр наач бас айгүй гоё л доо. Одоо нэг манай юу гэж нэг турбо мод зод гэж. За энд нэг амар муухай найт тасч уустаараа манайхаа. Ямар дараа төрхэнд ичээд их шиг үү. Тэгээд ер нь мод тарьж байгаа. Мод тарих хүн амьдралдаа нэг 3 зүйл үүсгэдэг шүү дээ, тий. Байсан байр, ном хий, ном бич, мод тарь гэдэг. За энэ гурван модын тарьж байгаа юм. Байшин гол барьсан. Одоо ном хийж яах вэ та? Ном хийж яах вэ та? За ном чанар асуудал. Ном хийг бол энэ бас их баялаг байгаа шүү дээ. Зөндөө байгаа л үү. Одоо наараа гэж одоо бас олон жил одоо байгууллагын шинжил манай бүүгээ артаад одоо хоолны зохицуулалт одоо гадны дотны зочдыг ер нь хахаллаа шүү дээ. Одоо энэ зүүн араа дээр ч одоо айгүй том одоо энэ бас нэлээд том юмнуудтай шүү дээ. Одоо энэ Баян Монгол, Чингис хаан, Ариун Бат Ариунаа тоглоно гэсэн. Зохиолын дуучид баг тэр чигээрээ шахах хэмээл асуу. Тэгэхээр чи нийлгээ юм болно энэ. Энэ ачаалт. Болоо. Бид одоо ажил олдно, мөнгө олдно, бие олдохгүй гэдэгт бас бие хажуугаар нь бодож байгаараа найзаа. Бие бодгүй яах вэ? Тэгвэл одоо ер нь бас хэцүү шүү дээ. Хэцүү шүү. Одоо ингээд юм болгоод муухарлаа гэвэл бас дийлэхгүй болно шүү дээ. Бие бодож хэвчтэй юм байлээ. За тэгээд одоо бас ингээд бяцхан бас ингээд инстанач бас бодохоор чи одоо танах энэ танай энэ 990 шүү дээ. Тий. 990 маань одоо яг ямар хоол төлхөө гэдэг вэ? Монгол хоолоо юу? Манайхын чинь юу л да? Солонгос хоолтой, Монгол хоолтой. За. Ийм л хоёр хоолтой. За Монгол хоол болохоор багцээ хоолтой. Солонгос хоол нь болохоор алкард буюу нэг хүний харна явдаг. За нэг хүнээрээ сетер юм шиг үү? Сетер нь тий явдаг.
зөв. Тийм хоолтой. Ер нь одоо манад ирсэн улсуудад ер нь зуны цагт бол ингээд нөгөө Ахтуу хамаатан задангуугаар нийлээд дандаа сетүүдийн л аваад байдгийг. Тийм манайх ч нөгөө том тийм. Хоёулаас энэ ресторанныхаа гоё байршил аюу гоё юм аа. Бас орж ирэх аюу том гэлстэй юм бэ. Тэрний 5 дахь юм. Одоо анх би 17 онд ирэл авч ирсэн энэ юу байсан? Ховоос юм байшаа аваад. Тэгээд энийг янзлаад 3 сар мар энэ тайзан дээрээ унтаал. За. Тэгээ энэ нэг чинь гоё доорсгоос. Энэ арангаа чи ирэх нөгөө хамаатан задан байгаад байдаг. Тэгээд дандаа айл байгаад их хэцүү шүү дээ. Яшиг гээд эндээ хоноол ингээл 3 сарын тайзан дээрээ хоноол. Тэгээс үлд нэг бай түрээслээ. Тэгэл явцааргаад одоо нэг байр орон суцтай болсон санаа амар суучлаа л да. Тэ яг хоо ер нь бол хүн юм чи их зовсны жаргана шүү дээ. Жаргана шүү дээ. Тэгээ одоо манай ч бас зүгээр суухгүй. Энэ бас яаж хаагуур нь явна. Хүмүүс нөгөө тэгдэг чи яаж надаас илүү мундаг гэж хүмүүс байна шүү дээ. Энэ үчид бүгд даараа зумжингаа бат чинь. За тэнгуудаа дээр энэ том ресторан байна. Тэнгууд бас нэг махан цех байгаа тийм мах усрах цех байгаа. Тэгээ тэр нөгөө танаа саалаа бол аюугаа юм байна шүү. Би энэ зам бол танаа саалаа бол тренд удаж жиж байна. Ядангуяа энэ үзэж байгаа хүмүүс ингээд хамаатан садан танаа subscribe хийх юм болоо. Тэгээд энэ нэвтрүүлгийг үзсэн байх юм бол та нар араагаар дарах юм бол арангаа 909 буюу замун одоо нэг удалдааны гудамж тий. Тий удалдааны гудамж манай дэлгүүр нөгөө нэрийн бараа тэндээс одоо сарлын мах одоо байс гоё ямааны борц дөндөө юм би бас. За тэгээд нэг 23 төрлийн саал бол үнэхээр яг ч гоё биш биш. Хоньны сүлдөрөөсөн саалаа байгаа. Гахаа махаа саалаа. Гахааны өөхөрөөсөн саалаа байгаа. Хоёр янзын саалаа. Ер нь бол бид нар саадаг бол гахаа өөхөр нь боддог шүү дээ. Тий. Гэтэл одоо манай бүү минь гоё яг хоньны сүүлээр хийгээд яг гоё насандаа тэгээд мундаг шүү дээ. Слайс ирсэн байсан дээ. Зүссэн байсан дээ. Тэгээд талхан дээр тэгэхээр ваа. Эндээ. За тэгээд манай энэ ресторан минь одоо хэдийн хүчин чадалтай байдгийн одоо мэдээ шинэ жил мэл авдаг л бах энэ одоо том гоё тайз байж байгаа юм бол тий. Манайх ч одоо хотод байгаа юм шиг л шүү дээ. Шахаа 100 нэг 120 хүн суучтыг. Одоо завсаргүй шахаа 100. Тэгээд 70-80 дээр бол өлхөн гоё чингэн өлхөн тий өлхөө авчин тий 70-80 хүн бол өлхөө авчин. Нэг бас их гоё маань шилжүүлж. Цэцгүүдийн одоо миний хэдэн жил тарьсан цэцгнүүд. Би сая энэ цэцгнүүдийг нэрээ энэ минийг одоо ихлээд би хиймэлийн болов гэж бодсон. Энэ минийг тэгсэн чинь миний тарьсан цэцгнүүд байлаа. Тэгээ гайхалтай. Янз орд юм аа. Тэгээ нөгөө сэтгэл сайтай хүнийг бас цэцгэн дагаа сайхан ургана л да. Бас сэтгэл сайтай найзынтайгаа цэцгэн намайг нална л да дагаа. Энд чинь нэг хиймэлийн дэвж чаар онцгой харагдаад. Хиймэлийн бол онцгой шүү дээ. Тэгээ би түрүүн дандаа бүгдийг тарьж байгаа. Тэрэнгуут нь энийг бол би хиймэлж харсан юм тэгэхээр. Тийм үү? Энийг бас хиймэлж харсан. Үгүй энэ Деважингийн шоу гэж үздэг байхгүй. Тийм үү? Деважингийн шоу. Ийм жижигхэн байхад нь 100 мянга. Энэ хэдэн жилийн дотор юм болчих вэ? Энэ одоо 3 жил болоод юм болчих. Энерги сайтай л байна да. Одоо тэгээд нэгийг авчихсан бол одоо 4 болгоцсон байгаа би. Энд ч бас энэ ч одоо 3 м. Тэнд бас нэг үн шүү дээ тий. Тэгээд энэ үрийн чудлаа авах одоо суйрлууд авч байгаа дандаа би нэг ийм хөө том цэцгэн дэйг дуртай байхгүй. Энэ одоо ингээд боргоцоо шиг юм гарч юм тий. Үргэжтэй. Энэ ингээд дэлбэрх үү одоо наач дэлбэрх юм байлээ. Зүгээр ингээд ийм юм гард юм байл. Энэ одоо нэг учир байгаа да. Энэгээр хоол хийх үү? Тэр унтахаа ч нэр нь хоолнд ээж болно шүү дээ. Тэр үү? Тий. Тэр чинь тэр чигээр С витамин чи. Нойлоо. Тий, 0 С витамин. Энэ бас хоолны өнгө будаг гаруулга юм байна да. Тий? Тий. Ерөөсөө С витамин. Чи ингээд аваад ажиллаад үзвэл яг С витамин идэж байгаа. Айгу болоод хүмүүст хэлчихвэл аваад идчихнэ. Хэрэггүй хоёлаа эндээ хадгаад яа. Азийн орнууд төтөө дөрвөн энийг хоолнд хэрэглэж байна. Филиппинд айгу хэрэглэж байна. Тэндээ хэрэглэдэг. Манайханд энийг унтахаа гэдэг хэрэглэдэггүй болохоос. Унтахаа чинь унтаж байгаадаа хамаг витамины хадгалаад биднэрт хамаг шимт хэмжлээ өгдөг байх нь идэх юм болоо тий. Тийм чинь тэр чигээр С витамин байна. Янзтай. За өөр сони сах байна. Одоо жоохон мэдхээр яриад унтахад байна. Одоо юу бах те. Өөр тайванд ажиллая гэдэг чи. Ажиллаа хийгээл тэгээд надаас зүгээс сохгүй даа тэгээд өглөө гараад өрөө болтол тэгээд оцсон саргаад харна. Энэ нэг сайхан юм хийгээл яваал байна. Энэ одоо аранганд нэг сайхан төгжил гэж байхгүй сайхан тий. Тийм шүү дээ. Энд өстой юм байхгүй амар их. Сайхан. Одоо би чи насаараа хотод байсан. Хэсэг мөртлөө хот орохоор одоо төгшөө гэдэг болчихсон шүү дээ. Ер нь бол өөр манай бүүчийг аранган уугуул. Гүү.
Би ч Улаанбаатар төсчихсөн байхгүй. Тэр нь удам судар. Аав ээж бол Арангаа олсон. Тэгвэл тийм л юм шүү дээ. Арангаар угсалтай. Тэгэл Арангаараа ер нь юм хийгээд тэгвэр. Ер нь хүн нөгөө жоохон нас явахаар нутаг ус ингээл хөдөө гадаа бараадах гэдэг тий. Байрн тэгээд байгаа. Энд чинь хамаагүй айтан байгаа юм чи яа. Агаар нь гоё. Тэгээ янз бүрийн стресс байхгүй, тааваараа, тухтай ингээд тийм гоё юм да. Хөрхи лайфа гэж гэдэг шиг. За өөр өдөөс хамгийн шууд ойрд одоо хамгийн гоё хөвгтэй инээдэнтэй юу болоо. Одоо нэг гоё хөвгтэй цоглог юм яриа байлаа. Инээдэнтэй гэхээр ч одоо яг инээдэнтэй юм би өнгөрөө шиг дүүжсэн гэхэд нөгөө. Арай тэгээгүй. Би яг өнгөрөө чи багтуурсан гэж. Одоо зүгээр авахгүй тэгээд энэ янз бүрийн юм хийгээд одоо энэ 5 сарын 30-нд бас аймгийнхаа тоглогч нарын аврах шалгуур болох. Тэмцээн аймгийнхаа. Танай аймгийн хэдэн тоглогч нар хэр идэвхтэй байна? Бас хөрхөө сая чинь юуны төвийн бүсийнхээс өмнө манайх ч бас аймгийн аваргаас ихэд нэг 80 тоглогч оролцсон шүү. Тий. Одоо бас тэр хэмжээний тэрнээс илүү гарах уу гэж бодож байна. Тэгээд тоглогч нар манайс оролцох баг. Ямар ч юм 5 сарын 30-нд хийх гээд засаг даргаараа батлуулаад, хүн сэдвийн газараа батлуулаад, боловсролоор батлуулсан байгаа. Энэ орон нутгийн одоо засаг зархайн тамгын газар маа хэд дэмждэг юм дээ? Гөөрхөн манай хуучин бол засаг масгууд бол ойлгохтой юм хийдгүйс юм уу? Юу ч мэдэхгүй тэнийг тариалаад юм шиг. Гоо цуушурнаас өөр мэдэхгүй. Тий. Одоо энэ манай байгаа засаг бол харин бас харьцангуй өөр залуу юм уу тий? Залуу. Тэгэж таарна. Одоо энэ өөрчлөгдөхгүй бол энэ хэлээ болохоор бас арай өөр болж өгвөл дэмжих санаатай дэмжих гэж хүсээд байдаг. Тийм болохоор бас тэрэнд баярлалаа гэдэг. Зөв шүү. Тэрнээс өмнөх хөгжүүлэлт нь бол хэрэг байхгүй юм. Энэ завшааны гасад би Аранга аймгийн засаг даргад баярлалаа гэж хувийн зүгээс буюу хувьсгалын зүгээс найзынхаа өмнөөс хэлье. Лаг бэлдэг. Манай засаг харин аваа сайн юм байна. Би ч одоо найзлан ер нь бол тэгстэй шүү дээ. Найзлан урдын хоёр хөгжүүлгийг бол хоол болон дагж хөгжих хэрэгтэй байхгүй юу? Мянган сайхан байшин байгаад хоол иж хийхгүй бол тэр байшингаар юу гэх юм? Тийм шүү дээ. Төлөөний мод болдог шүү дээ. Ёстой төлөөний мод бол. Сүүлд нь төлөв байсан. Хоол гэдэг юм чинь энэ аялал жуулчлалын чинь нэг номерын юм чинь 0. Нэг номерт 0 орж байгаа байхгүй аялал жуулчлал. Хоёрт нь хоол байдаг байхгүй. Тэгээ гуравт нь байр орсон. Хоёлаа бас ингээд түрүүн ингээд яг ингээд юу ах юм бол энэ сая нөгөө манай булган уул те. Гайхны. Дэш бас гарлаа. Энэ яцтай гоё тэр булган уулан дээр нэг гардаг. Манай булган учраас гоё ус мундаг. Энэ чинь манжи одоо би манжи амны сүлдүүлж ирсэн. Тийм үү. Тий. Дээрүүд яхта тэр нөгөө бурхны зураг үстэй хоёртууд доор нь хараа ярьж байсан. Чи нэг бурхны зураг сертификат тэн дээр соём тавиад дараа нь арилаад яасан гэдэг. Тэр нэг яг тэр зүгээр манай энэ хөгчүүл ярьд юм да. Дээрүүд нөгөө энэ булган уулын дээлтүүд тэр бурхныг ингэж хосуулаад одоо нөгөөх нь нэг ишний устгаж л байхгүй юу. Тэгэнгүүтээ тэрнийх нь оронд соён будсан юм байл да. Соён будаа тавьчихсан байсан чинь тэр соёмынх нь будаг унсан чинь араас нь бурхан гараад ирсэн. Бурханыхын зураг. Тэгээд эн чинь одоо зайгигийн юу байхгүй юу. Эн чинь манай энэ Аранга аймгийн энэ чинь зайгигийн хийдэг байхгүй юу. Одоо 3 гигантын энэ уулын ингэрт хоноод хоногтой гуруулаа хоол ицээгээ ингээ хүмүүс тавиад за өгдөө хэнийх нь аяга цэцэг урагсан тэр нь эндээ хийдэ барь гэсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө зайгигийн аяга дотор цэцэг ургаад нөгөө хоёр нь явахаар болоод тэгээ нөгөө зайгигийн энд хийдэ барьсан дүүхтэй байхгүй юу тий. Тэр хийдэх нь хуучин юу нэ те нөгөө гэдэг. Одоо энд байгаа. Нуранг нь байлаа те. Тэр нөгөө хурцгал засахын үед нураасан бах те нөгөө буудаад байхгүй тийм сүйтлээд өгсөн. Айран болгож байхгүй. Энэ ер нь бол одоо манайх энэ чинь нэг юу байхгүй. Түүх хэрэг юм бол их сони юм биш үү? Манай Монгол улсад 850 гаруй сүм бидсэн байхгүй. Тэгсэн чинь тэрийг яасны гэхээр нөгөө нэг компьютерний засгийн бодлого нэгдүгээр, хоёрдугаар нөгөө Монголын түүхийг устгах юм бол одоо хэлмэгдүүлэлт явагдаад лам нарын алаа сүм хийдэгдийг устгасан байхгүй. Энэгээр манай Монгол дэсэн тэр 850 гаруй сүм хийд чинь устдаад маш цөөхөн хэмжээний сүм өгсөн байхгүй. Одоо хэрвээ тэр олон гоё сүм байсан бол одоо аялал жуулчлалууд асуудалгүй зүгээр ингээд урсах байхгүй. Тэр устгаж ирсэн новчнууд хоол идчихлээсэн баг та. Идэлгүй яах вэ надад. Тэрийг нэг хэдэн
гүлисийг нь хайш. Бядны шиг хэдэн бас тэр үед соёг гэдэг соёгууд бол хоол хийждээсэн баг та. Тэгээ манай Монголын одоо түүх соёл гэдэг ч юм уу тийм баг. Одоо түүхээ буцаагаад ингээд бас зөв голдорт нь оруулаад тэрийг судлаад тэрэн дээрээ төшөглөөд өв соёлоо хадгалаад хамгаалаад Одоо ер нь байвал Монгол хүмүүс юм бэ гэдгийг л одоо гаргаж ирж байгаа байхгүй. одоо энэ дотроо хамгийн их бухимдж явдаг шүү дээ. Нэг энийг ингээд засчих юмсан, энийг нэг өөрчилж хийсэн. Надад нэг эрхэн байвал гэдэг нэг хүн дотор нэг хүсэл мөрөд шатж явдаг юм шүү дээ. Нэг юм байдаг шүү дээ. Яг тийм бодол хүсэл мөрөд чи юу вэ? Тэрийг нэг цөөхөөр хэлдэ. Гэхдээ яг зүгээр одоо миний Монгол хүн бол төрсний үеийн чинь бас янз янз юм байна л да. А чи мэрэгчлийн талаас гэх юм бол би айлуулах монголчуудаа үндэснийхээ хэв маягийг хадгалсан эрүүл хоолойд идэвчээд гэж хүсэж байна л да. Одоо гадны 9 жирийн юм дурсараад одоо гिचүү болох гэдэг шүү дээ. Үндэснийхээ сайхан хоолнууд манай монгол хоолчид 3800 төрлийн хоол байна шүү дээ. Зөвхөн цайн ихтэл одоо газар аймаг орон нутгуудад чандаг сумдуудын чандаг цай ихтэл 250 төрлийн цай шүү дээ. Сүүтэй цай чинь. Тийм. Цайны одоо соёл нь те. За одоо архин дуртай баг нарт бол Монгол архичудаа 21 төрлийн Монгол архи байна шүү дээ. 21 төрлийн архи байдаг гэж шүү. Монгол. Тэгэхээр чинь нэг зарим хүмүүс асар их юм байгаа байхгүй. Манай хоол одоо ялангуяа нэг хүмүүс ингээд нэг юм нэг сонин тийм юм. Ядны юм өргөөд өгдөг өөрийнхөө юм дандаа доош нэгээд өгдөг. Цөөн одоо бууз хятаддаг ингээд тийм биш байхгүй. Бүхэл махад гэдэг. Гэтэл Монгол хоол маш их баялаг байдаг тийм. Маш баялаг. Маш олон төрлийн хоолнууд одоо цайны соёл байна. Монгол хоол чинь дотроо хар идэв цагаан идэв хоёр хуваагддаг байхгүй. Бас тэгээ энэ хар идэв цагаан хуваагдангуудаа дахиад дунд нь бас хуваагдана бас наач. Манай Монгол хоолч бол маш том тийм баялаг хоол байхгүй. Тэгээ хүний биеинд бас шингэцтэй бас их үнэхээр тийм тустай хоол байхгүй юм чинь. Одоо тэгээ улирлын чанартай байдаг шүү дээ. За гадаад одоо зөндөөл явсан. Нэг юм мөнгөний асуудал ч юм уу хаашийн яг хоо би бол залуучууд гадаад болохоор ажиллах өнгөтэй гоё гэсэн амттай гэсэн бол авч иддэг байсан. Тэгээ одоо ер нь бол жоогоонаас яваад хамгийн гоё хоолч одоо манай Монгол хоол юм байна гэдгийг бодоод ирсэн л дээ. Гэхдээ би жаа одоо байж байгаараа. Хоёрт манай мах л бас галзуу. Одоо нэг наад гэж асуух чинь. За Монгол махыг чинь нэг цөөхөөр магтtaa. Манай Монгол малын мах гэдэг чинь тэр чигээрээ витамин байхгүй. Тэр чигээрээ амин юм. Яг тэгэхээр зөвхөн хон ихтэл 420 төрлийн ургамал гэдэг. Тэрний 81 болохоор дан эми ургамал гэдэг. Тэгээд бидэнд юу авчирж өгч байгааг нь ойлгомжтой байна шүү дээ. Тэгтэл өхөрхөл 430 төрлийн ургамал байж байгаа. Тэр ургамалыг ч одоо би төвд барахгүй шүү дээ. Тэр нөхдүүд надад авчирж өгöd шүү дээ. Тийм шүү дээ. Ийм гоё юм бид нар идэж байгаа ч одоо гоё байхаас яах вэ? Сайхан хас өөр яах. Тийм сайхан. Ярих юм байхгүй. Манай малын мах хаач байхгүй. За. За энэ бол хоёул энэ хэсгээ нэг жоох өндөрлөөд аяар нэг бас энэ сайхан хангаа газар ирсэн юм чинь. Ярьцлага нэг жоохон катлаад тэгээ нэг эрүүл агарт гараад тэгээ сайхан салхин амьдлан гадаа нар бугуус өмнө үргэлжлүүлэх үү. Тэгээ. За эргээд одоо бид хоёр сая дөнгөж сайхан бүүгийнхаа 9 дээрээс ресторанаас хөдлөөд өнөөдөр бас нэвтрүүлгийн эхэнд ярьсан тий. Нэг бидний бас ургийн баяр болчихж байгаа. Ургийн баяраар бас сайхан буянтай үсэж мод тарьж байгаа. Тэг ахтуу хамаалтан садар. Өнөөдөр амралтын өдөр. Амралтын өдөр хагас өдөр. Тэгээд энэ хотоос хүмүүс ирсэн байна. Вау. Энэ аймагтай байдаг хүмүүс маань бас байна. Ер нь нэлээд болж юм жаа да. Хотоос гурван бригад одоо багш байж байна. Хотоос ирсэн байна. Ирсэн байна. Ихэнд хотоос ирсэн. За өөрөө хотоос уу? Гэхдээ би харангаа. Харангаа. Ямар хотоос ирсэн юм шиг ярьдаг байдаг шүү. За тэгээд одоо бүгд амарсан баяр үргээ тэгээд энэ ахтуу хамаатан садны хотоос хөтөнөөс одоо бүгд ирээд өнөөдөр сайхан амралтын өдөр модоо тарьж ин бас өөрийнхөө нүдээр иж харлаа гоё байна. Явдахгүйс уран баяр эндээ их юм биш тий. Тэгээ ер нь уран баяр бас эндээ. Аха. Дээрээс нь одоо энэ гэрманах юм. Одоо яг 500 мод. Ямар ч зүйл зоо. За. Энэ модод хотоос биш. Гэхдээ хотоос зармаар ихтэй энд арангаа мод байдаг. Ой ангиудаас мод үргэлж. Бас байдаг юм чи харж байгаа сонгоо. Тий. Тэгээд ингээд тариал одоо ингээд тариал 14 хоногийн дараа өөрчлөлт шалгаад
Ургаагүй мод байх юм бол өөрчлөө солих. Оо ямар гоё. Тэгэхээр Энэ бол ямар төрлийн модод тариад байна? ер нь нэг 7-8 төрлийн мод тарих гэж байгаа лөө. Одоо энэ өнөөдөр энэ 2 төрлийн мод тарих гэж. Газ боргос хоёр. За одоо нэг дүүдээ бас танилцъя. За манай одоо бүүгийн одоо үеэл нь одоо юу нэг одоо ингээд өөрөө нэг товчхон танилцуулаад. Би одоо бүхий үеэл Батбаатар гэдэг хүн баштан. Оо за. За бүү одоо хэл сайн мэдгүй тоогооч болсон байх цагаас нь мэдгүй болоогүй байх үеийг мэдгүй. Гэхдээ хатаа тэгэл мэдээ болсон цагаас л мэднэ шүү дээ. Аав найз гэдэг. Ер нь бол хоол ундын бол мэдээ идчихсэн биз. Иднэ. Өдлөн би яг одоо энэ ч нэг шимшлийн ам гэх 3 ам гэдэг. Энэ ч ирэхэд манай нэг одоо аав ээж үүсгэх одоо энэ харагдаж байгаа энийхний урдыг нодлон хөрмөө хийсэн. Оо чи юу? Тий би өөрөө хөрмөө хийхгүй явж явж байгаа сүүл хөрмөө хийсэн ба. Тэгээ хөрмөө хоолыг маань бас бүү байх. Багаараа харилцаа. За бас нэг одоо хамаат бисүүдийн мундаг тоогооч бодох гоё яваа. Оо тий нэг арга хэмжээ бол асуудал. араа байгаа. Одоо тэгээ наараг бас тийч хэрэг бодчихсон. 100 араа дээр байна да. За тэгээд бүүгийн тухай бас зүгээр яг одоо нэг амар хөрөг нэвтрүүл бол биш л дээ. Яг би бас ингээд найзаагаа үнтэй бас одоос ирсэн те ингээд мэтэрээр бас өөрийнхөө шинэ одоосаа чичнаар оруулж байгаа баярлалаа. Би бас тэр бас хөдөлгөөн явж байгаа юм бол авах шүү дээ. Тэгээд хөдөлгөөс хатруу суурах гэдэг болохоос би бас За бүү байгаа таа гэж бодоход сахтай. Одоо зүгээр яг бүгд одоо инээдтэй нэг гоё дурсамж байдгүй үстэй ч юм уу. Эсвэл чи өөрөө хасаа одоо хамтрах ховны одоо айсууд нэг жоо аяас агаги чанганы ам гэдэг шиг усуулж ирсэн үү? Гэхдээ тиймэрхүү зүйлхээсээ бүх чинь хэдэн онд гэдэг бараг 2016 оны үед манай ханаад явж ирсэн. Тэгээд их чинь да бүү байх хоол ингээд бүү байхыг явсан чинь яах вэ? Хоол авахгүй. Тэрийг яг тоцоод. Айгүй хурдан муу цаас урсан байж тээ. Бүү явсан чинь хоол авахгүй болоо тэгээд хоолны сонголт муудаал тэгээд ирсэн дээ. Энд одоо энэ хэд орчим хүн байна? За энд өнөөдөр гэхдээ зарим буццаас нэг их өглөө нэг 40 гаруй хүн цугласан байсан болоо. Одоо нэг 20 хүн цуглаж ирсэн. 20 хүн. Тий бид чинь яг энэ талбай дээр бид одоо 2 төлөвтэй ажиллаж байна. Нодлын миний хорноор бид норгон бай хийсэн яг цаг. Бүү манай ахмад цуглаад орой тэгээд урган бай ирэхээр заавал наадам гэж болоод одоо нэг нотч ирсэн нот усанд юм үлдээ. Яа одоо бас нэг ч наад. Ажил ер нь хийдэг гэж 10. Энд бол хоёр цагаан овчтой сонь байгаа бахта. Мод тарих ч байгаа, мод тарж байгаа. Дүчрээ ажиллаж байгаа. Зарим хоёр тийм арай амьдрал арай. Хоолны ардаас заримдаа нуухдаггүй юу байна гэдэг шиг. Хоёр хун боёо тамаа шиг байлаа. Арай цагаан гараад юу яа. Бид ч одоо яг ингэж үзэж штэ. Тэгээд өнөөдрөөс хоёр гадаач бас хоёр ширүү тэгээд
Шороо салхи байхгүй гоё үү тийм. Өчигдөр бол өдөр ажил Одоо энэ бороо айсуудаа ер нь бороо орно. Сая тийм дуурлаа асгүй шүү дээ. Хатар тэгээд сайхан болсон байгаа. чи одоо өөрөө наваад шилдэг Шилдэг юм дээ. Одоо ийшээ дээр энэ хамт гэдэг байдаг гоё. Оо байгаа. Если вот это уран даяр хийж энэ бас юм уу. Одоо таатны наамын бас хамгаалъя. Бас Хоёр юм их санаатай байгаа. Тэгээ бас байглаа хараад. Наа ч одоо энэ бод ингээд ороод самарчдаг. Бахрын ороод самарч. арангаа самарч бас алдартай л та. Энэ хожигчтой болохоос ингэ самар бол. Багада хэрдэг самард явсан бэ. Ой Юу ч хоноо самараад явахгүй байчих. Явш. Ямуушиг авраад гэдэг. Мууршиг. Яагаад гэдэг юм. Самраа зарж ирсэн үү гэдэг. Одоо л авин гэдэг бууж чадахгүй. Толгой иргэд. Толгой дээр. Өндөр ширээ яагаад вэ? Их солонгос гэдэг. Вэлгээ армат гэдэг 45 цагаас ингэ дээрээс ингээд цонхоо явна гэж өдрөөс ажиллаа. Өөрөө гадагшаа За би энэ ард ажил зөндөө байна. Би ер нь ажил руугаа За тэгээд ажлын ууслаараа ажлын садлаа ууслаараа тэгээд ажил их тоо хоёр дураараа гэдэг шиг ойлоо орж байна. манай эцэст өчнөр жинөө сайхан байна тий. Ямцтай автомат цааш. 500 бүлгийн тэрэл авъя гэдэг байна. 500 мод гэж бас цагдаа биш. Тавдамж одоо ингээд өчигдөөд одоо ингээд нөгөө хөдлөөд ирэхээр Бүр гоё явдаа байна. ийш бол явхад бол тэгээд одоо би бол хийж багтахаар гоё гараад ирэх юм бол өө одоо тэнгэр дуурна. Захаад гисэн. Одоо тэнгэр дуурна. Би захиалчлаа. Мараа гэж бодож Одоо гоё бороо орчод энэ бүр гоё өөр байтай. гоё болгоо. Ишэр ангаа бүр гоё. Энэ дээр нэг бороо орсон ороо. Гоошоо. Жохон бас нэг бороо орсон. самахта бинзч тоо. Яндэл орсон. Вау. Баярлалаа. Баян. Тэгэхээр самал яндэл. За тэгээ одоо бас нар бууж байгаа ингээд өнөөдөр ингээд сайхан намаа таагаад энэ подкаст орсон хайртай баярлалаа. Одоо манай амьснаа дөрөв өссөн. Нэг удаа баярлаа. Зүгээр энэ үуч. Юм үчи шиг байна. За. Ямар гоё. Thank you.